За байнгын орны гишүүдийн өнөөдрийн ямгалан айлтгая. За тэгээ бид нар бол ер нь нэлээд тийм амаргүй цаг үед улсын хурал үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Ер нь цаашдаа бол энэ өвчин эмгэгийн үед бол улсын хурлын нэгдсэн хуралдаан, байнгын орны хуралдаан маш богино хугацаанд оновчтой саналуудаа хэлээд аль болохоор удаанаар сууж бөөгнөхгүй байх энэ талын юмаа бол бас бодож байх хэрэгтэй болов гэж ингэж бодогдож байна. Тэг яг одоо нэгэн хүн ингээд өөрийн өмнө тулсан зүйлээ хуульчилж ингэж гаргадаг л жамтай юм чинь. Энээс өмнө гамшигын тухай хуулинд бол зуудын тухай асуудал. Зуд болоход ер нь ямар арга хэмжээ авах уу гэд ингээд бас л хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад нэгдсэн үндэсний байгууллагт хүртэл зуд гэдэг монгол үгийг бүртгүүлээл ингээл явж байсан. Тухайн үед Монгол улсад бас тийм амаргүй нөхцөл байдал ингээл тулгараал ингээл явж. За өнөөдөр дэлхийд даяар дэлхийн нийтийг хамарсан энэ цар тахал тархаж ийм хүнд үед бид нэр яаж хуралдах вэ гэдэг дэгээ ингээд ярьж байна. Тэгэхдээ бид нар ерөөсөө бол байгаа батлагдсан хуулийнхаа хүрээнд л асуудлыг шийдээд явах ёстой гэж би бол ингэж бодож байна. Жишээ нь гамшигын тухай хуулинд бол өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн ийм 3 бэлэн байдлын зэрэг л байгаа. Тэгээ энийг аль зэрэгт нь оруулах уу гэдгийг хэн зарлах уу, хэн тогтоох уу гэдгийг бас заацсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд бол ингэж орно. Бүх нийтийн бэлэн байдалд бол засгийн газрын шийдвэрээр орно. Бүх нийтийн бэлэн байдалд орохын тулд ийм нутаг дэвсгэрийг хамарсан ийм гамшиг осол болсон байх ёстой гээл. Тийм учраас нэгэнт өнөөдөр засгийн газар улсын онцгой комисс бүх нийтийн бэлэн байдлыг ингээд тогтоосон зарласан байгаа учраас энэ үед ийм халдвар төвчин дарахсан үед бол гэдг юм уу? Эсвэл энэ үед ямар нэгэн гамшиг осол болсон, байшин барилга нурсан, газар хөдөлсөн, ус үер болсон ийм үед бол бид нар онлайн байдлаар хуралдах гэдэг ийм дэгэндэл байнгын ийм боломж болцоогоо нээж өгсөн ийм л нэмэлт өөрчлөлтийг оруулаад тэр нь байнга бэлэн байж идэг. Тэрийг хизээ хэрэглэх үү гэхээр зэрэг л засгийн газар бүх нийтийн бэлэн байдал зарласан үед л шууд их хурлын дарга захимж гаргаад тэр горим руу ороод тэр дэг рүү ороод их хурл өөрөө үйл ажиллагаагаа явуулах ийм боломж болцоог л нээж өгөх хэрэгтэй. Тэгээ нэг юм тусдаа нэг ийм хууль гаргачаал ийм болсон учраас энэ тусдаа хуулийг хэрэглэнэ гээл ингэх бол хэрэггүй. Өнөөдөр бид нар бол коронавирусын энэ нөхцөл байдал зориулж энэ юм хийх гэж байгаа. Цаашдаа бол маш олон янзын тийм гамшиг ослын үед бол онлайн байдлаар хуралдах ийм боломж олцоог нэгээл ер нь байх ийм байнгын олон талтай ашиглаж болох ийм дэгийн өөрчлөлтийг бий оруулах хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгээ техникийн хувьд энэ мэдээлэл технологийн хувьд бол ер нь боломж бол бий болсон шүү дээ. Тэгээ илүү заяа түрүүн заавал ингээд 5 танкимаас гараар санал хураана гэж ингээд яриад байх юм. Гэхдээ өнөөдөр Viber-аар 20 хүн саналаа өгөл за үгүй гэж явж л байгаа шүү дээ. Skype-аар өнөөдөр 50 хүн хурлаа хийж байгаа байгууллага зөндөө байна шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр над Zoom чинь яг энэ коронавигийн үед бол дэлхийн нийтээр л ашиглаж байгаа юм шинэ програм. Гэхдээ 2013 онд л үүссэн програм юм билээ. Тэгээ энд чинь төлбөр төлөх юм бол 500 хүн хүртэл хурлаа хийж болно гэж байж байгаа шүү дээ. 100 хүн бол фри гэдэг ингээд байж байгаа. 100 хүн. Тэгэхээр бид нар чинь талан зургуулаа юм чинь 100 хүн тэр үнгүүд нь энэ програмыг шилжиж оруулаад угаасаа энэ чинь нээлттэй хурлын үед бол тэр аюулгүй байдал байдаг. Гэхдээ тэргүй бид нар нээлттэй чуулганыг бол телевизээр байнгын ороо чуулганыг бол ингээд чөлөөтэй л ил явуулдаг шүү дээ. Хаалттай гормонд шилжих юм бол харин яаж хуралдах уу гэдгийг бол бодох ёстой биз. Ийм байдлаар асуудлыг их түргэн хөнгөн маягаар ингээд шийдээд ер нь өнөөдөр бол багтаад энэ ямаа өөрчлөхгүй бол их хурлын үйл ажиллагаа явахгүй. Өнөөдөр байнгын хороо 2 хуралдаа, чуулган 2 хуралдаад өнөөдөр үдээс хойш ихэд энэ ямаа батлаад маргаашаас эхлээд байнгын хороо чуулган энэ онлайн байдлаараа хуралдах нөхцөл эрх зүйн орчноо бол бүрдүүлэхгүй бол их хурл нэгдсэн ажил шийдэгдэхгүй. Тэгээ яаж хуралд орохоо мэдэхгүй, яаж санал өгөхөө мэдэхгүй. Нэг газар хэлтсийн дараа нь орж ирэнгүүтлээ гараа өргөж саналаа өгнө шүүлгээд. Нэг 76 хүн 5 тангимд хуваагдцуучаад гараа өргөнө гэдэг ингээд хийдэг. 500 хүн онлайнаар санал
За баярлалаа. Энэ их бол гişүн. Үгүй ээ. За баярлалаа. Тэгээ бид